За би энэ хуулийн төслийг эсэргүүцхийн тулд эсэргүүцэж байгаа юм биш. Дөрвөн гол зарчмыг баримтлал болгож энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж байгаа. Нэгдүгээрт хүүхдийн эрх. Хоёрдугаарт Монголын түүхэн бодлого, боловсрал баримталж ирсэн. Гуравдугаарт COVID-19-ийн сургамж. Дөрөвдүгээрт хэрэгжих боломжтой нөөц боломж гэсэн энэ дөрвөн зарчмээр тулгуурлаад энэ төслийг Улсын хурлын гишүүдийг дэмжихгүй байхыг уриалж байна. За энэ хуулийн төслийн хамгийн гол асуудал нь малчин өрхийн хүүхдүүдийн боловсрал эзэмших аргыг өөрчилж байна. Үүний цаана хүүхдийн эрхийг ямар аргаар хамгаалах вэ гэдэг асуултанд огт хариулж чадсангүй. Монгол улс бараг 100 жилийн турш малчтын хүүхдүүдийг сургуульд ойртуулахын төлөө дотуур байрны тогтолцоог байгуулсан. Та нар бүгдээрээ ихэнх нь дотуур байранд өсөж, суралцаж, өдөд энэ танхимд орж ир сууж байгаа. Харин өнөөдөр бид эсрэгээрээ хүүхдүүдийг сургуулиас холдуулах бодлогыг хуульчилж байна. Бид COVID-19-ийн үеэр маш үнэтэй сургамж авсан. Энийхээ үн цэнийг одоолт бид нар төлж дуусаагүй байгаа. Өшөөч төлнө. Танхимын сургаалтыг гэрийн болон цахим сургаалтаар орлуулах боломжгүй гэдгийг бид бүгд өөрсдөө биеэрээ мэдэрсэн. Би яг тэр үед өөрөө 1-р ангийн 2 хүүхэдтэй байсан. Би бас өөрөө биеэрээ мэдэрсэн. Та нарыг мэдэрсэн байх гэж найдаж байна. Гэртээ хүүхдээ харсан болов уу гэж найдаж байна. Хамгийн их хоцрогдолд орсон бага ангийн хүүхдүүд байсан. Өнөөдөр ч төр тэр алдагдлыг нөхөхийн төлөө ажиллаж байгаа маш их хөрөнгө, хүч, нөөц зарцуулж байгаа. Мөн багш нар очиж сургана гэж та бүхэн тайлбарлаж байна. Гэхдээ хууль бол сайхан хүсэл дээр биш, бодит хэрэгцээнд тулгуурлах ёстой. Бодит боломжн дээр тулгуурлах ёстой. Өмнөгөө аймагт яг тэтгэврт гарсан хэдэн багш байдгийн хэдэн яг хүүхдүүдийн гэрт очиод хичээл заах боломжтой байдیں۔ Тоогоо хэлээрэй. Ямар төсвөөр, ямар хяналтаар, ядаж ямар унааны зардлаар айл бүр дээр багш нар очих юм. Өнөөдөр багшийн хүрэлцээ ямар байгааг бид надаар хэлүүлэхгүй мэдж байгаа. Монгол ахуйгаа мэддэг болно гэдгийг бас нэг үндслэл болгож байна. Гэхдээ хүүхэд Монгол ахуйгаа өвлөхийн зэрэгцээ чанартай боловсрол эзэмших хэрэгтэй. Энэ хоёрыг эсрэгцүүлэх ямар ч боломжгүй, ямар ч логикгүй. Өнөөдөр дотор байранд суралцсан хүүхдүүд бүгдээр Монгол ахуйгаа эзэмшээгүй гэсэн логик дүгнэлт таны үндслээс гарах гээд байна. Энэ үний юм уу? Эцэст нь зарчмын нэг асуулт тавья. Хэрвээ энэ сургаалтын хэлбэр үнэхээр илүү сайн юм бол Улаанбаатар хотод хот суурин газар хэрэгжих боломжтой юу? Гэтэл хотын эцэгчүүд хүүхдээ зайнаас явуулахыг хэр дэмжих бол? Хотынханд энэ нөрөө сөрөг нөлөөтэй юм бол хөдөөнийхэнд энэ яагаад боломж байх ёстой гэж энийг бас бид нар бодож үзэх ёстой. Та хариулах байх гэж найдаж байна. Хүүхдийн эрхийн үүднээс шийдэл нь хүүхдийг сургуулиас холдуулах биш, харин сургуулийг хүүхдэд ойртуулах ёстой бодлого авах ёстой. Бид нар дотор байраа сайжруулах ёстой. Дотор байрны үйлчилгээг цоо шинээр загварчлах ёстой. Бага ангийн хүүхдүүдийг суралцах, ээж аавтайгаа байх, уулзах тэр боломжийг, тэр үүргийг бид нар хуульчлах ёстой. Энэ илүү дотор байрыг бид нар боловсролын тогтолцоо гэж хүлээн зөвшөөрч харах ёстой. Ийм хуулийн төслийг санаачлах ёстой. Өнөөдрийн хуулийн төсөл бол хамгийн залхуу хуулийн төсөл. Төр өөрийнхөө үүргийг эцэг эхт нь шилжүүлсэн. Эцэг эхийг хүүхдүүдэд зайнаас сургаад аваад ирээрэй гэж байгаа. Ерөөсөө л төрийн залхуу бүх үүргээ шилжүүлж байгаа ийм залхуу